Байна уу? Байна уу? Багшаа явж гин. Хөөе. Жүүн. Жүүн. Наана юу хийж байгаа юм бэ? Хөөе. Жүүн. Юу хийж байгаа юм бэ? Энэ цэцэг хатаад өгч гэж? Хөөгөө агшаа та худлаа ярьсан те. Яасан гинэ? Энэ цэцгийг харалтаа өчигдөргүй л гоё дэлгэрч байсан цэцэг ингээд хатаад өгчихсэн байна. Мурхны бүтээсэн дэлхий яагаад ийм байгаа юм бэ? Харин л дээ, яагаад гэсэн бол? Бурхны бүтээсэн дэлхий яагаад үхэлтэй тулах болсон юм бол? Яагаад гэсэн гэж? Сайн уу найзуудаа? Сайн байсан биз дээ. Жүүнэ чи бас сайн байсан уу? Жүүн одоо хүртэл ургуур байгаа юм уу да? Хүүхдүүдээ та нар юу гэж бодож байна? Бурхны бүтээсэн дэлхийд яагаад үхэлтэй болсон юм бол? Наадхыг чинь шинжлэх ухаанаар тайлбарлаж өгье. Хүн төрлөختөн нэл хөөгд болон төрөөд багаар өгчдөг. Эдээс 1-2-ороо өгшөрч хамгийн сүүлд нь өгдөг байхгүй юу? Баярлаа. Ухаантай. Гэхдээ яагаад хөшөрдөг гэж? Яагаад хөшөрдгөө? Тэр чинь нөгөө эдээс за байж. Тийм болохоор л илүү арчилгаа шаардлагатай гэдэг бахад. Бозоо мөнгө хөгшөрчийг удаашруулж болдог байхгүй юу? Бос, ирчлээ шүү. Мосоо юмнууд. Чимээгүй. Баатрууд бид чинь үхлээс огтхон жайдаггүй. Хөөх тийм үү? Ямар мундаг юм бэ? Цочлоо штэ. Үхэх шахлаа штэ. Тийм ээ. Харамсалтай нь бид нар бүгдээрээ эцэст нь гарцаагүй үхэн шүү дээ. Үхнэ? Бид нар үгэн гэж ийдэ. Байж. Тийм биш ээ. Бурхан энэ дэлхийг хэрхэн үзэсгэлэнтэйгээр бүтээснийг санаж байгаа биз дээ. Гэхдээ дэлхийн Бурханы бүтээснээс арай өөр байв. Бурхан хүмүүс биднийг бүтээх үед гимгэж байгаагүй. Харин одоо бүгд гимтэй шүү дээ. Бурханы бүтээсэн дэлхий яагаад ийм бохир болсон юм бол? Үнийг бас Библиэс харах хэрэгтэй. Эхлэл ном 2:17. Чи сайн мөнгө мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л заашгүй юу? Төргөлөө би хилээд үгүй. Өнөөдөр дэлхийн хүмүүсийг гимнэгтэй болгохын тулд хамгийн агуу зайлс идэж мистер Залмогоо хүссэн байна. Уулзсандаа баяртай байна. За уулзсандаа баяртай байна. Адам бурханд амлсан амлалтыг нь зөрчүүлэхийн тулд агуу зайлс идсэн гэж сонссон. Арай дэндүү магтаал байна. Зөвхөн миний сэтгэн залч биш л дээ. Би зүгээр л багхан санал тавьсан хэрэг. Саналаа. За байж байгаарай. Тэр өдөр цагаагаар маш сайхан цэлмэг өдөр байлаа. Гэхдээ ер нь эдэн цэцэрлэгч байнга цагаагаар тааламжтай байдаг л да. Цагаагаар муухай байсан удаа гэж үгүй. Би чинь муухай зүйл байхгүй байхад хэрхэвч төвчж чаддаггүй нэг шүү дээ. Муухай тааламжгүй зүйлч бас байх хэрэгтэй. Тэр дундаа огт төвчгийн аргагүй зүйл бол Адам, Ева хоёр байсан юм. Бурхантай хит найрсаг байх нь огтхон ч тааламжгүй хэрэг шүү дээ. Юун тийм тааламжгүй гэж? Ева, өнөөдөр улам хөөрхөн болчихж. Үргэлж бурхан бидэнтэй хамт байгаа учраас тэр бурхан бидэнд бүгдийг зөвшөөрж өгсөн шүү дээ. Тийм үү? Үнэхээр бүх зүйлийг гэж үү? Тэгэлгүй яах вэ? Үнэхээр гэж үү? Нэгийг ч орхид дуулаагүй гэж үү? Нэг зүйл байгаа юм байна. Ева, бурхан саймаг мэдүүлэгч модны жимснээс бүйд гэж айлцсанд. Яагаад ч юм баттай итгэлтэй биш байв. Үнэхээр бурхан тэгсэн гэж үү? Тэгсэн гэж үү? Чи өөрөө сонссон уу? Үнхэн гэлсэн үү? Адам тэгж хэлсэн шүү дээ.
Огтгонч гар хурж болохгүй гэсэн. Огт бүхэр гэж юу? Тийм үг хэлээгүй дээ. Бурхан жоохон хэтрүүлэн хэлсэн юм биш үү гэсэн юм. Үхэн гинэ хин үхэн гэж үхэн байтугай бурхантай адил болно гэж хэлээ байлгүй. Үнэн гэж юу? Тийм гэж юу? Үдээж худал байлгүй. Гэхдээ Ева үүнд хууртаж орхив. Бурхантай адил болно гэсэн үгэнд үүний дараа яг үвтэй та нарын мэдэж байгаа тэр түүх шүү дээ. Юу болсон гэж? Тэр Ева сайн мөнгө мэдүүлэгч модны жимснээс идэн. Тэгээд Адамч бас тэр жимснээс идүүлэн. Тэр дараа бурхан гарч ирээд тэднийг Эден цэцэрлэгээс холоос холтгон явуулнаа. Хөөе! Чимээгүй! Ого, чим юу гэнэ? Хортой хэлээр хатгаад өгөх үү? Ёо, хэрвээ зүхтараа. Жүүн ямар байна? Эргэлзээ чинь тайлгдуу. Гим нүгэл хэрхэн дэлхийд бий болсон ойлгосноо? Гэхдээ сайн ойлгохгүй юм уу? Бурхан яагаад сайн мөнгө мэдүүлэгч модны жимсийг бий болгоод гим нүгэл үлдэх болгоч юу? Ямар мундаг асуулт вэ? Өөхөө огш, яагаад гэсэн юм бол? Сайн мөнгө мэдүүлэгч мод хэрвээ байгаагүй байсан бол гим нүгэл хийхгүй гоё яахгүй юу? Тийм юм болов уу? Үгүй болов. Үнийг номлогч багш сайн мэдэж байгаа бах. Багшаа. Бурхан Адам болон Еваг бүтээгээд харахад нийгэн сайхан хэмээн айлцсан. Хамгийн анх Бурхан болон хүн хайрын дотор үргэлж хамт байдаг байсан. Гэтэл нэгэн өдөр Адам болон Ева сайн мөнгө мэдүүлэгч модны жимснээс эзнээс болж Бурхантай харилцаа тасарсан. Гэхдээ Бурхан бидэнд маш их хайртай учраас Есүс Христээр дамжуулан дахин сэргээж өгсөн. Багшаа, баярлаа. Жүүн, яасан бэ? Би сайн мөнгө мэдүүлэгч модны жимсийг идээгүй байтал насан туршдаа гэмтэн шиг амьдрах гэж юу? Хөөе, бачи. Хүүхдүүдээ одоохондоо түүх дуусаагүй байна шүү дээ. Бурхан гим нүглээс болж эдэн цэцэрлэгээс хөөгдсөн чи бидний төлөө өөр арга замыг бэлдэж өгсөн. Тэр нь тэгээд юу юм бэ? Бурхан гэмтэн биднийг аврахын төлөө өөрийн хүүг илгээсэн. Бурханы хүү? Тийм ээ, аврагч Есүс Христийг. Бурхан Есүс Христийг илгээн гэмтэн биднийг аварч өгсөн. Бид Есүс Христээр дамжуулан аврагдах боломжтой юм. Янзтай! Yeah, my Jesus, right on time, the donkey. You are very double humble. This is his story. You gotta get to the Jerusalem. Hit him with a little ghetto gospel. Өдөр амьдрах явцдаа бас дахин өнөж тэгээ улам хүчгүй болж хичнээн ихэр хичээсэн ч санстар болохгүй үнэхээр зүхөрсөн түүний хайраас болж би дахин босож шинэ хувцсыг амслаа түүний хайр oh my love таны хайраас болж түүний хайр oh my love таны хайр үлмөхөө Надад өдөр бүр хүнд байсан гим нүгэл давтсан өөрийнхөө дүрийг олж харсан талан зогсоё гэлээч холдон одох гэсэн зогсоохын аргагүй бохир нүгэл тэнгэгээ цоргоос найдар болох зав метр Есүс миний бохир нүглийг цусаараа цогцолсон 6 зам болсон аврагч эзэн Есүс таны ивэл таны хайр намайг хүчин авсан Есүс Христ таны загалмай миний эсрэг үтсэн хайрын загалмай одоо та над руу ир дахин хатад үли түнэр харахгүй дундаас чи дахин гэрэлтэж одоо хэлж чадах миний сэтгэл дэх хайр бол тэр өрөөлийн замда
дахин нэг игц зогсноо. Есүстэй бол бүгдээрээ тэр замаар алхнаа. Ажижгүй одоо би хацаараа.